Сая сүүлийн 2 хоног аав ээжээр Солонгост ирсэн. Би тэр хоёртой уулзаагүй нэлээд удаж байгаа байхгүй юу? 1 сар хэд хонжийн аав ээж мөнхүүшээ 3 хамтдаа Филиппин явсан байсан. Тэгээ би Филиппинд байхад нь Солонгост ирсэн. Тэгээ манай аав ээжээр наашаа ирэхдээ над дээр дайраад 2 хоног надтай хамт байж байгаа. Тэгээд явсан. Энэ 2 хоногийн хугацаанд аюу зав байсан. Бид 3 шопинг хийсэн, гадуур явсан. Тийм болохоор бичлэг хийх, рил хийх бүр ямар ч цаг хугацаа байгаагүй. Өнөөдөр манай хоёр маань явсан байгаа. Тэгээд хамгийн сүүлд дэлгүүрээсээ явж байхад би гүр желли зөө. Тэгээд энэ чигүү желли, TikTok желли. Энэ 3-ыг дэлгүүрээс олоод тэгээд энэ ч одоо бараг хэдэн оны үед юм бэ? Хэдэн жилийн өмнө юм бэ? Нилээн TikTok дээр алдартай болж исэн 3 шүү дээ, тий. Иддэм үү гээд би бас идмээр байсан. Ямар ч тач энийг болохоор хаддсан шүү дээ. Тэгээд дотор ингээд ам дотроо ингэж дадруулах хэвээр юу гэх юм бэ? Ингэх хэвээр. Тэгээ гадагшаа асууж болохгүй. Гэтэл байсан шүү дээ. Би нэг TikTok-оос амар үздэг байсан байхгүй юу? Окей юу дээ. Энийг дүүр ингэ асгаа хийсэн юм цэвэрлэх гэж ядаргаа. Би аав ээжтэй хамт дэлгүүр хийсээд күүртэг авлаа шүү. Тэгэхгүй би нөгөө үслэгтэй үрээд ирсэн. Тэгээ тэрийг өмсмөөгөө санагдаад би ямар күүртэг авах сонгож чадахгүй жаад аав ээжээр ирэнгүүт авъя гэж бодож ирсэн. Grape. Би хийхгүй. Боллоо. Энийг үгүй хөлтөөж жоод иддэг гэсэн тэгээ мэдхгүй. Sprite нямттай. Тэд сөөлжснөөс арай гайгүй. Миний дээр үед өөрөө хийж идчихснээс бол нэг гоё шин. Би тэр үед бол бүр амар гоё амттай хийж идчихсэн зөө. Энэ л чигүү желли гэдэг нь шүү дээ. Нөгөө юм зөөлхөн дотор нь ингээд жам гарч ирээд идэг. Юм дэлхийн зурагтай энэ. Тэгээд тэр желлиг болохоор freeze dry хийсэн. Энэ жем. Хацаж байгаа мэдрэмж нь гоё. Энийг таарлаа. Би нөгөө дээр 2 найзтайгаа уулзсан шүү дээ. Тэр үед бид 3 нэг шиг тоглоом аваад харьсан. Бид 3 бүр амар хүмүүнгийн дүрсэн заяо. Бүтэхгүй. Юусоо бүтэхгүй.